Дэлхийн байгаль орчны өрөөнд нийслэлийн засаг даргын тамгын газар байгаль орчин ногоон хөгжлийн яам, соёл спорт аялал жуулчлалын яамнаас хамтран олон улсын Улаанбаатар марафон тэмцээний зохион байгуулжээ. Энэ хүрээнд хотын төвийн зарим автозамын хөдөлгөөнийг төр хязгаарлан, тодорхойлбол Сүхбаатарын талбай, Чингисийн өргөнчлөө, Инх 51 төв цэнгэлдэх хүрээлэн Гандигийн годамжийн автозамын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-нд буюу 8 цагаас 13 цаг хүртэл хаажээ. Өнгөрөх хүүхдийн баярын өдрөөр нийслэлийн онцгой байдлын газар шуурхай албаны утсанд нийслэлийн хэмжээнд галын 5 дуудлагатаар хонсон байна. Уг дуудлагууд ахын хүрээнд үүссэн галын дуудлагууд байсан бөгөөд цаг адилгүй арга хэмжээ авч шуурхай ажилласан байна. Өнгөрөх хүүхдийн баярын шөнө яаралтай түргэн тусламжийн утсанд 743 дуудлага ирсэн байна. Үүнээс 106 дуудлагыг Сомгин хархан болон Баянзүрх дүүргийн хүүхдийн түргэн холбон өгчээ. Дуудлагыг ангилбал төрхийн 66, осол гэмтэл архитан согтууртай холбоотой 100 дуудлага ирсэн. Өмнөх өдрүүдийн дуудлагаас харьцангуй илүү байсныг тус төвийн эмч хэлж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батулга нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуул нийслэлийн засаг даргын хөдөлмөр эрхлэх нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Баянталаа нийслэлийн засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Инх Цэнгэл нийслэлийн засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх ган хөлөг болон бусад албаны хүмүүс нийслэлийн 9-р дүүргийн төлөөлөл болон 500 хүүхдэд баярын бэлэг гардууллаа. Улсын хурлын гишүүн байгаль орчин ногоон хөгжлийн сайд оюун өнгөрөгч баасан гарагт нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон гайлын албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг улсын хурлын дарга Инх болдод өргөн барив. 2012 оны 1-р сарын байдлаар Монгол улсын ойн сан бүхий газар нийт нутаг дэвсгэрийн 11.89%-ийг эзлэх ба үүний 75.4% нь шилмөст, навчит ой 24.6% нь заган ой эзэлж байна. Өнгөрөгч баасан гарагт улсын хурлын гишүүн Гончигт орж нарын нэр бүхий гишүүд үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлын дарга Инх болдод өргөн барив. Энэхүү хуулийн төсөл улсын баяр наадамд 24 бүх барилдсан тохиолдолд арсан цолтой бүх 9 давбал үзүр төрөний барилдааны өмнө түүнд авраг цол олгож, улмаар 10 давж төрүүлбэл улсын даяан авраг цол олгох. Улсын баяр наадамд 8 давж 3 удаа үзүүлсэн бүхэд арслан цолтой бүх 2 удаа 8 давж үзүүлсэн бол авраг цол олгохоор хуульчлах нь зүйтэй гэж үзжээ.